За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За миний бие бол хот их сургуулийн сэтгэл судлалын багш Дорч гэдэг хүн байна. За та бүхэндээ өнөөдөр хүний танин мэдхийн процессуудын нэг болох анхаарлын тухай бол та бүхэндээ ярилцах юм аа. За хүний танин мэдхийн процессууд маань хүн аливаа мэдээллийг хүлээж авах, өөртөө ойлгох, тогтоох, тэр мэдлэг болгож хэрэглэх үндсэн хэсгүүдийг хэлэх юм. Хүний танин мэдхийн процессд бол аливаа мэдээллийг харах, сонсох, үнэрлэж, амтлах байдлаар хүлээж авах тэр сэрхүү бүртгэн процессудаас гадна анхаарлын процесс бол их чухал байдаг. Мөн анхаарлаас гадна ой тогтоолт, төсөөлөл, зохион бодохыг бидний сэтгүү хэл яриа бол танин мэдхүүл процессд бол үйл явцад ордог байгаа. За эдгээрээс бол бид өнөөдөр анхаарлын тухай бол авч үзэж ярилцах юм аа. За анхаарал гэж юу вэ гэж бид авч үзэх юм бол хүний сэтгэл зүхэмсар ямар нэгэн зүйл дээр төвлөрөх, чиглэх үйл явцыг бид анхаарал гэж ингэж тодорхойлдог. За тэр хүний сэтгэл зүхэмсар төвлөрж байгаа үйл явц маань тодорхой зориуд болон зориуд юм биш хэлбэртэй байж болно. Өөрийн сонирхсан зүйл рүү гаж байж болно, хэрэгтэй гэж утсан зүйл рүү гаж байж болно. Тодорхой хугацаанд сэтгэл зүхэмсраа төвлөрүүлэн чиглүүлж байгаа үйл ажиллагааг бид нар бол анхаарал гэж ингэж тодорхойлдог. За хүний анхаарал бол ямар нэгэн зүйлийг танин мэдэх, тухайн зүйлийг ойлгох, тухайн зүйлийн талаарх мэдээллийг өөртөө хүлээж авах гол үндэс, гол хаалга гэж бол нэрлэж болох ийм танин мэдхийн процесс бол байгаа. Бид нар сургалтын ямар нэгэн үйл ажиллагаанд, хүнийг хөгжүүлэх үйл ажиллагаанд, суралцгой заах үйл ажиллагаанд бол сурагчдын анхаарал, хүүхдийн анхаарал, за тодорхой хүмүүсийн анхаарлыг бол ойлгодог. Тэр анхаарлынх нь татаж байж зааж ойлгуулах юм бол заадаг байх юм бол энэ үйл ажиллагаа маань бас амжилттай болохын үндэс болно. За анхаарал маань бол үндсэн 3 төрөл байна гэж ингэж үзэж байгаа. Эхнийх нь бол хүн ямар нэгэн зүйлд бол зориудаар өөрийн анхаарлаа бол хандуулах ийм хэлбэр бол байдаг. За мөн зориудын биш хожуу идэвхч гэж ингэж анхаарлыг бол 3 ангилдаг байгаа. За зориудын анхаарал гэж бид нар юу хэлж байгаа нэхлээр хүн ямар нэгэн зүйл рүү өөрийнхөө сэтгэл ухамсарыг зориудаар удирдах тэр зүйл рүү зүйлийг анхаарах үйл ажиллагааг бол бид нар зориудын анхаарал гэж бол нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тухайн зүйл өөрт нь сонирхолгүй байсан ч, тухайн зүйлийг анхаарах анхаарахгүй байсан ч гэсэн зориуд өөрийгөө дайчлаад энэ зүйл надад хэрэгтэй шүү, сонирхолтой шүү, заавал би эзэмших ёстой шүү гэдээ өөрийгөө дайчлаад ингээд анхаарч байгаа зүйлийг бол зориудын анхаарал гэдэг. Зориудын анхаарал бол хүнээс тодорхой хэмжээний өөрийгөө удирдах чадвар, зоригийн төсвөр төвчээр хатуужлыг бол шаардж байдаг. Ямар нэгэн сурах үйл ажиллагаа маань бол хүнээс, хүүхдээс тэр зориудын анхаарлыг бол зориуд шаардж байдаг ийм зүйл байгаа. Хүн амжилттай суралцахын тулд өөрийгөө зориудаар аливаа зүйлийг анхаарах ийм чадвараа бол зайлшгүй хөгжүүлэх ийм шаардлага бол байдаг. За хоёр дахь төрөл маань бол зориудын бос анхаарлын хэлбэр байгаа. Зориудын бос анхаарал гэдэг бол бид нар зориуд өөрийгөө удирдахгүйгээр зориуд заавал тэр зүйлийг анхааръя гэж чармаалт гаргахгүйгээр аяндаа бидний анхаарлыг бол татдаг тэр анхаарал, тэр хэсгийг бол бид нар зориудын бос анхаарал гэж байгаа. Өөрөөр хэлбэл аяндаа тэр зүйл маань бидний анхаарлыг татж яадаг, өөрийгөө дайчлахгүйгээр тэр зүйлийг анхаарч яадаг ийм зүйлийг бол бид нар зориудын бос анхаарал гэж нэрлэж байгаа. За зориудын биш анхаарал гэдэг нь тухайн хүн зориуд өөрийгөө удирдахгүйгээр ямар нэгэн зүйлд аяндаа анхаарал нь татагдах энэ үйл явцыг бол зориудын биш анхаарал гэж байгаа. За зориудын биш анхаарлын үүсгэд бол дараах хэд хэдэн зүйл бол нөлөөлдөг. За энд эхнийх нь бол шин зүйл, шин сорхог зүйл. Хүн ямар нэгэн урд өмнө үзэж байгаагүй шин сорхог зүйл рүү бол илүү их анхаарах ийм хандлагатай байдаг.
Тэгэхээр зориудын биш анхаарал маань илүү их сургуулийн өмнөх насны одоо хүүхдүүд, сургуулийн бага ангийн хүүхдүүд бол илүү их зориудын биш анхаарлаар аливаа зүйлээ ханддаг. Ингээд дунд ангиас эхлээд өсвөр наснаас эхлээд бол хүн бол аливаа зүйл зориудаар анхаарах, өөрийгөө одоо зориуд анхаарахын чадвар бол илүү их хөгжиж бол явагддаг байгаа. Тэгэхээр сургуулийн өмнөх болон бага ангийн одоо хүүхдүүдтэй ажилладаг багш нарын хувьд бол ийм зориудын биш анхаарлыг одоо маш сайн мэддэг. Тэр зүйлийг бол татах юм чадвартай байх ёстой. Тэрний нэг бол энэ шин сургууль зүйл. Өөрөөр хэлбэл хүн бол урд өмнө харж үзээгүй тухайн зүйлийн шин зүйл рүү бол илүү их татагдах, шин зүйлийг бол илүү их одоо анхаарах, сонирхох ийм бол хандлагатай байдаг. За дараагийн зүйл нь бол тухайн хүний хэрэгцээ бол аливаа зүйлийг бол бас анхаарахад бол нөлөө үзүүлдэг ийм зүйл байгаа. Өөрөөр хэлбэл тухайн хүмүүсийн анхаарлыг татахын тулд тухайн зөв хүмүүс, тухайн насны хүмүүс, тухайн хүүхдүүдэд, тухайн магадгүй бизнесменийн хувьд тухайн одоо бараа борлуулагч хүмүүст бол илүү их ямар хэрэгцээтэй байх вэ гэдэг зүйлийг бодож ингэж одоо байх юм бол тухайн хүмүүсийнхээ анхаарлыг татахад илүү их одоо хэрэгтэй байх юм аа. Хүмүүст мэдээж янз бүрийн хэрэгцээ бол байдаг. Зарим хүмүүст одоо материалын хэрэгцээ байна, зарим хүнд хамтрах хэрэгцээ байна, зарим хүнд хүндрүүлэх хэрэгцээ байна, зарим хүнд өөрийгөө нийгэмд төвчүүлэх, хамлайлах ийм хэрэгцээ байдаг. Тэгэхээр тухайн хүмүүсийн анхаарлыг татахын тулд тухайн хүний тэр хэрэгцээг бол таньж мэдэх юм бол тэр зориудын биш анхаарлыг татахад биднэрт бол одоо их чухал зүйл болох юм аа гэж ингэж одоо үзэж болно. За мөн тухайн хүмүүсийн сонирхол илүү их хүн бол өөрийн дуртай сонирхолтой зүйл рүүгээ илүү их анхаарлаа бол хандуулдаг. Тэгэхээр одоо багш хүмүүсийн хувьд ч юм уу тухайн хүмүүсийн анхаарлыг татахын тулд илүү их сонирхолтой байдлаар тухайн хүмүүсийн сонирхдаг зүйлийн дагуу одоо хичээлээ бэлдэх ч юм уу сонирхолтой байдлаар ингэж байх юм бол зориудын биш анхаарлыг илүү их татах ийм боломжтой юм аа. За гурав дахь зүйл нь бол тэр зочиогчийн хүч гэдэг зүйл байгаа. Өөрөөр хэлбэл хоёр ижилхэн нөлөөлж байгаа зүйлсээс бол хүмүүс илүү их хүчтэй зүйл рүү анхаарал татагдах нь бий. Мэдээж энэ бол одоо дуу чимээ гэрэл юу ч байж болно тийм ээ. Энд ингээд ярьж байхад илүү их чанга дугаар хүн өөр талаас ярих юм бол тэр зүйлөө хүмүүсийн бол анхаарал тийшээ татагддаг. Тэгэхээр энэ бол зочиогчийн хүч нь бол тэр хүний анхаарлыг татахад илүү их нөлөөлж байгаа ийм зүйл бол байнамаа. Жишээлбэл одоо тодорхой юмсын өнгө, гадаад харагдах байдал зэрэг бол хүний тэр зориудын биш анхаарлыг бас татдаг зүйл байгаа. Зарим одоо үйлчилгээний байгууллагуудын гадаад хаяг тогтчлт тийм ээ. 90-ад оны үед Монголд анх гарч ирсэн City такси гэдэг дандаа шарангөтэй. Жишээлбэл өнгөний жижигч бол хүний тэр зориудын бус анхаарлыг бас татдаг ийм зүйл бол байнамаа. За мөн зориудын бус анхаарал ямар нэгэн зүйлийн үйлчлэгээ эхлэх ба дуусах ийм үйл ажиллагаа нөлөөлдөг. Та бүхэн мэдж байгаа ингээ багш самбарын өмнө хичээлээ тайлбарлаж явах үед хүүхдүүд үүмүүлээ шуугилдаад ч юм ийм тохиолдолд зарим багш ярьж байгаад ингээд яриагаа дуусгаад ингээд зогсоход бол хүүхдүүд эргээд анхаарч эхэлдэг. Энд юу болов яагаад багш чимээг өрчөө гэсэн байдлаар. Тэгэхээр энэ бол ямар нэгэн тэр одоо зүйлтэй холбоотой хүмүүсийн зориудын бус анхаарлыг татах бас нэг арга хэлбэр байгаа. За мөн зориудын бус анхаарлыг үүсгэж татдаг зүйл бол сэтгэлийн хөдөлгөөн байдаг. Хүнд үүсэж байгаа тэр мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн, баярлах, уйтгарлах, гунигх, за энэ зүйлүүд сонирхох, гайхшрах энэ зүйлүүд бол ямар нэг юмыг анхаарахад бол бас их чухал зүйл байдаг. Тэгэхээр багш сургууль хүмүүжүүлэгчийн хувьд тодорхой хүмүүсийн анхаарлыг татгаж байгаа хүмүүсийн хувьд бол тэр сэтгэлийн хөдөлгөөнийг бас анхаарч ингэж бодолцсон. Ийм болов шаардлагатай байдаг. За анхаарлын 3 дахь хэлбэр маань хожуу идэвхжих анхаарал гэсэн анхаарлын төрөл байгаа. За зарим төрлийн анхаарал маань зориудын байдлаас зориудын бус байдал руу шилжих ийм тохиолдлууд бол байдаг. За жишээлбэл одоо багш сурагчдад нэг зузаан ном уншиж ирэх таалбар өгч болно. Тэгээ нөгөө сурагч маань нөгөө номыг уншихад одоо ямар зузаан ном бэ гэдэг одоо өөрийгөө дайчлаад зориудаар эхлээд анхаарч болно. Явандаа тэр зүйл анхаарлыг нь татаад одоо зориудын биш өөрөө
сонирхоод ингээ уншдаг байж болох юм. Тэгэхээр энэ бол зориудын биш, юу хожим идэвхжих анхаарал юм бол төрөл рүү орж байгаа. Эхлээд ингээ зориудын байжсэн яванда зориудын биш хэлбэртэй болдог ийм анхаарлын төрлийг бол хожим идэвхжих анхаарал гэж ингэж нэрлэдэг. Тухайн хүн аяндаа дутагдаад аяндаа анхаарч байгаа ийм үйл явцыг бол зориудын биш, хожим идэвхжих анхаарал гэж ингэж нэрлэдэг байгаа. За анхаарал маань бол нэг ийм үндсэн 3 одоо төрөлтэй гэж ингэж үзэж болох юм. За үүнээс гадна бидний танин мэдхэн үйл явц анхаарал маань бол бас өөрийн гэсэн үүргүүдийг бол гүйцэтгэдэг байгаа. За энэ судлаачид юу гэж үзэж байгаа гэхээр анхаарал бол нэгдүгээрт нь аливаа зүйлийг шилж сонгох ийм үүргийг бол гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл хүн өөрт хэрэгцээтэй зүйлээ олон зүйл дотроос өөрт хэрэгцээтэй зүйлээ шилж сонгож тэр уурга тархиа ухамсараа сэтгцээ чиглүүлэхэд бол одоо ийм үүрэг гүйцэтгэх юм а гэж үзэж байгаа. За хоёрдугаарт нь бол хүн өөртөө хэрэгтэй зүйлээ төсөөлөн бодоод юм уу тэр тархины дотроо хадгалаад явхад бол анхаарал бол хадгалан барих буюу тухайн зүйлийг одоо ингээд тухайн хадгалан барих гэсэн ийм үүрэг бол байгаа. За гуравдугаарт нь бол зохицуулах гэсэн ийм үүргийг бол гүйцэтгэнэ гэж үздэг. За эхнээс нь эхлээд яриа шилэн сонгох шинж гэдэг маань за жишээлбэл бидний иргэн тойрон бол олон янзын одоо дуу чимээ, дүрс одоо олон зүйл байдаг. Энэ дотроос хүн өөрт хэрэгцээтэй, өөрийн хэрэгтэй, өөрт чухал гэсэн зүйлээ илүү их шилж сонгоод тэр зүйл рүү анхаарал хандуулах ийм болов чадвартай байдаг. За 100 жишээлбэл ам цангасан хүн дэлгүүрт ороод уух зүйлийг тийм ээ ундаа усны зүйлийг магадгүй хамгийн түрүү олж хараад тийш анхаарал хандуулж яж болох юм. Тэгэхээр энэ бол аливаа зүйл дотроос шилэн сонгох шинж чанартай үүрэгтэй гэж ингэж үзэж болно. За тодорхой тэр таны мэдж байгаа аливаа зүйлийг ойлгож байгаа үедээ бол хүн бол анхаарлаараа тэр зүйлийнхээ агуулгыг өөрийн тархинд хадгалан барьж ингэж бол байдаг ийм хоёр дахь үүрэг бол байна. За гуравд нь бол анхаарал бол их зохицуулах үүрэгтэй. Хүн их олон үйл ажиллагаа, олон үйлдэлүүд дотроос өөрт хэрэгцээтэй зүйлээ одоо луг анхаарлаа хандуулж үйл ажиллагаагаа зохицуулах байдлаар хүний анхаарал бол ханддаг. Зохицуулах үүрэгтэй гэж ингэж үздэг байна. За анхаарал дээр бас нэг яригддаг зүйл маань бол анхаарлын шинж чанарууд байна. Анхаарал маань өөрөө ямар шинж чанартай байдаг, анхаарлын яаж тэр шинж чанаруудыг хөгжүүлэх вэ гэдэг ийм асуудал бол яригддаг. Сэтгэл судлалын шинжилгээ маань бол анхаарлын нэг 6 үндсэн шинж чанар байна гэж ингэж үздэг. За үүнд бол анхаарлын багтаамж, анхаарлын төвлөрөлт, тогтворжилт, за тэгээ хуваарлалт, шилжилт, сарнилт гэсэн ийм одоо 6 бол шинж чанартай гэж үзэж байгаа. За эдгээр тус бүрт нэгэ тайлбарлаад ярилцаад явъя. Анхаарлын багтаамж гэдэг нь нэгэн зэрэг хүний анхаарч чадж байгаа юмсын тоо хэмжээг бол анхаарлын багтаамж гэж ингэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл нэгэн зэрэг тодорхой юмсыг хараад тэн дотроос юун дээр хүн анхаарлаа хандуулж төвлөрүүлж тэр зүйлийг өөртөө танин мэдэж чадж байна гэдэг бол анхаарлын багтаамж гэсэн ийм ойлголтыг бий болгодог. Хүний нас хэдий чигээр бага багтсан анхаарлын багтаамж бол бага байдаг. За сургуулийн өмнөх насны хүүхэд бол нэг 2-3 зүйлийг ч юм уу анхааралд одоо багтаах ийм боломжтой байхад насанд хүрсэн хүний хувьд бол нэг дунджаар нэг 7 дээр нэмж хасган 2 гэдэг өөрөөр хэлбэл нэг 5-аас 9 зүйлийг нэгэн зэрэг анхаарах ийм боломж болов байдаг гэж ингэж үздэг. За тэгээ анхаарлын багтаамжийг хөгжүүлж болох судлах олон янзын бас арга техникүүдийг судлаачид санал болгосон байдаг. За хоёр дахь зүйл нь бол анхаарлын төвлөрөлт гэдэг зүйл байна. Анхаарлын төвлөрөлт гэдэг маань тодорхой нэг үзэгдэл үйл явц дээр хүн сэтгэл ухамсараа чиглүүлээд бусад үзэгдэл үйл явцыг бол анхаарахгүй байхыг анхаарлын төвлөрөлт гэж ингэж тодорхойлдог. За жишээлбэл одоо тодорхой нэг үзэгдэл үйл явцыг бид нар анхаарч явах хувцастай бусад үзэгдэл үйл явцыг бид нар анхаараагүй өнгөрсөн байх тохиолдол байдаг. За нийгмийг анхаарч байгаа зарим хүний хэлсэн үгийг анзаараагүй байдаг ч юм уу. Зарим болсон үйл явдлыг мэдлэхгүй өнгөрсөн байдаг ч юм уу. Энэ бол тодорхой нэг зүйл дээр хүний анхаарал төвлөрснөөр бусад зүйлийг анхаарахгүй болж байгаа юм зүйл юм аа.
За гурав дахь зүйл бол анхаарлын тогтворжилт гэдэг зүйл байгаа. Өөрөөр хэлбэл тодорхой нэг зүйл дээр хүний анхаарал маань төвлөрсний дараагаар бол тодорхой хугацаанд бол анхаарал маань үргэлжилдэг. Хугацаа талаас нь тодорхойлсон ойлголтыг бол бид нар анхаарлын тогтворжилт гэж ингэж тодорхойлдог байгаа. За анхаарлын тогтворжилт маань бол хүн бол нэг зүйл дээр тасралтгүй нэг 20 орчим минут дийтлэн тасралтгүй анхаарах боломжтой гэж. Тэгэхээр ямарваа нэгэн за тэгээд мэдээж эргээд анхаарлаа өөр зүйл рүү төвлөрүүлээд эргээд анхаарч болно. Тэгэхээр одоо тодорхой сургууль хүмүүжүүлэх, сургалтын үйл ажиллагаа, зар сурталчилгааны үйл ажиллагаа маань бол хүний нэгэн цаг хугацаанд анхаарч чадахын дээд хэмжээнд багтах юм шаардлагатай байдаг. За тэгээд мэдээж анхаарлыг төвлөрүүлээд тогтворжуулахын тулд тухайн үйл явдлын маань хүний хүнд хэрэгцээ, сонирхолтой байх, сэтгэлийн хөдөлгөөнийг үүсгэх, за гэх мэтлэнгийн одоо шаардлагуудыг бас хангасан байх ёстой. За дараагийн нэг анхаарлын бас нэг чухал шинж бол анхаарлын хуваарлалт байгаа. Анхаарлын хуваарлалт гэдэг маань хоёр буюу түүнээс дээш үйл ажиллагааг зэрэг хүн анхаарах чадварыг бол анхаарлын хуваарлалт гэж. Зарим нэг анхлан сэтгэл судлалыг үзэж байгаа сурагчид оюутнуудын хувьд анхаарлын хуваарлалт багтаамж хоёрыг бас ялгахгүй байх тохиолдол бий. Анхаарлын багтаамж гэдэг бол нэг цаг хугацаанд нэгэн зэрэг хэдэн зүйлийг анхаарч ийн гэдгийг илтгэдэг бол анхаарлын хуваарлалт маань хэд хэдэн үйл ажиллагааг зэрэг анхаарах чадварыг бол илтгэдэг байна. Өөрөөр хэлбэл хүн альва зүйл үний яриаг сонсонгоо хөгжим сонсч болно, өөр зүйлийг бичиж ярьж болно, хэд хэдэн үйл ажиллагааг зэрэг анхаарах юм чадварыг бол анхаарлын хуваарлалт гэж ингэж нэрлэж байгаа. За тав дахь анхаарлын шинж бол анхаарлын шилжилт гэсэн ойлголт байгаа. Хүн ямар нэгэн зүйл рүү анхаарч байгаад өөрийнхөө анхаарлыг зориуд удирдаад өөр зүйл рүү анхаарлаа шилжүүлэх үйл явцыг бид нар анхаарлын шилжилт гэж ингэж тодорхойлдог. За дараагийн зүйл бол анхаарлын сарнилт гэсэн юм ойлголт байгаа. Анхаарлын сарнилт гэдэг бол хүний анхаарал төвлөрчсэн одоо анхаарал маань анхаарах боломжгүй болж байгаа үйл явцыг бол сарнилт гэж. Анхаарлын шилжилт маань нэг зүйл рүү анхаарч байгаа нөгөө зүйл рүү анхаарал маань шилжижсэн бол сарнилт нь нэг зүйл рүү анхаарж байгаа тэр зүйлийг анхаарах чадваргүй болоод ийм үйл явцыг бол анхаарлын сарнилт гэж хэлдэг. За анхаарлын сарнилт бол сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа хүмүүст мэдлэг олгох үйл ажиллагаанд бол гол саад болдог бас нэг зүйл бол анхаарлын сарнилт байдаг. Хүний хүүхдийн нас хэдий ч баг тусмаа анхаарал сарних ийм хугацаа, давтамж болол их ойрхон байдаг. Анхаарал сарних нь их одоо хурдан байдаг. Тэгэхээр ер нь сургалт хийж байгаа багш нарын хувьд бол тэр анхаарлыг сарниуж болох зүйлсийг аль болохоор одоо анги танхимд тодорхой орчинд бол багасгах хэрэгтэй байгаа. Магадгүй хичээл зааж байгаа багш бол тэр хүүхдүүдийн багшийг анхаарах тэр анхаарлын төвлөрөлтийг сарниулдаг байгаа. Тэр хүүхдүүдийн оролдоод байгаа гар утсыг юм уу одоо хичээл ашиглахдаггүй зүйлсийг бол одоо ултраалгах, хураах тийм ээ. Тухайн үед бол өөр ямар анхаарлыг сарниулж болох зүйлс вэ? Тэрийг багасгах нь бол сургалтын үйл ажиллагаанд эргээр сайн нөлөөлдөг юм зүйл байгаа. За тэгээд анхаарлын энэ бүх шин чанар маань бол тийм тусдаа ойлголт биш. Нэгдмэл уялдаатаагаар явагддаг юм зүйл байгаа. Хүний анхаарлыг хөгжүүлнэ гэдэг бол энэ шин чанарын хувьд төрөл ангийнх нь уялдаатаагаар хөгжүүлэх ийм үйл ажиллагааг бол анхаарал гэж бол одоо нэрлэж байгаамаа. За анхаарал тавьсан явдалд баярлалаа.